За иргэдийн утсанд авто зогсоол гаражийн татвараа хугацаанд нь төлөх тухай нэхэмжлэл ирэх болсон байна. Харин иргэд үүнийг шинэ төрлийн татвар бий боллоо хэмээн эсэргүүцэж эхэлсэн. За тэгвэл авто зогсоол гараж нь заавал татвар төлөх үл хөдлөх хөрөнгөд багтдаг. Иргэд оршин суугаа газраасаа хамаарч 0.6-аас 2% татвар төлөх үүрэгтэй байдаг тухай бид тодрууллаа. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд дараах үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө гэж заажээ. Тодорхойлбол улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө иргэн хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг сум нийслэлийн харьяа хотоос бусад улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот дох орон сууц, нийслэлийн харьяа хот дох 2 орон сууц, нийтийн эзэмшлийн барилга байгууламж багтаж байна. Үүнээс бусад бүх төрлийн буюу үйлдвэр үйлчилгээ агуулгах, офис, авто зогсоол, гараж зэргээс татвар авна гэж заажээ. Тухайлбал 30 сая төгрөгийн үнэ бүхий зогсоолтой иргэн 2% татвар төллөө гэхэд жилд 600 мянган төгрөг төлнө. Харин иргэд авто зогсоол гаражаас татвар авах талаар мэдээлэлгүй байлаа. Би бол эсэргүүцэж байна. Өөнийхөө. Одоо тэгэл хүний ховын өмч мөвч тэгэл юм болгоноос одоо татвар авах болчиход шүү дээ, тий. Одоо тэртээ тэргөө замын татвар, автомашины татвар чи өндөр болсон шүү дээ. Гүү татварын хувь хэмжээг нэмэхгүй л гээд байсан. Санал авахтаа бол сайхан юм ярьж байгаа. Тэгээд амьдрал дээр тэр нь хийлэгдэх үү? Зарим нь хийлэгдэхгүй тийм л юм байна шүү дээ. Тэгэл адилхан л хөрөнгө юмчин авах хэрэгтэй л байна л та. Нэг талтаа бас одоо гаражны дэж үнч бүр амар өндөр болчихлоо шүү дээ. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль 2000 оноос хэрэгжиж эхэлсэн. Үүнээс хойш авто зогсоол гаражийн татвар авч байгаа гэдгийг албаныхан хэллээ. Яг хувийн хэмжээг нь бол тухайн одоо аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал бол тогтоож өгдөг. Нийслэлийн хэмжээний хувьд бол одоо 2023 оны нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 123 дахь тогтоолоор одоо нийслэлийн одоо 9 дүүргийг бол 5 бүсэд хуваагаад 1 2 3 4 5 бүсэд хуваагаад одоо 1-р бүсэд байгаа үйл хөдлөх хөрөнгөнд бол 1%-аар одоо үнэлгээнээс 1%-аар чинь одоо 100 сая төгрөгийн үйлчлэгээний зорилттой та үйл хөдлөх хөрөнгө өмчлөдөг бол жилд 1 сая төгрөгийн албан татвар төлнө гэсэн үг. Тийм 2 3 дугаар бүсэд байршилтай үйл хөдлөх хөрөнгөнд бол 0.8%-аар албан татвар ногдож төлөхөөр 4 5 дугаар бүсэд байршилтай үйл хөдлөх хөрөнгөнд бол 0.6%-аар албан татвар ногдож төлөхөөр бол за тогтоож баталж өгсөн байдаг. Иргэд үл хөдлөх хөрөнгөний татвараа тухайн оныхоо 2 дугаар сарын 15-ны дотор төлсөн байх үүрэгтэй. Хэрв төлөөгүй бол өр барагдвал харах хэмжээг авч эхэлдэг. Үүний нэг ажил нь утасны дугаараар татварын нэхэмжлэх очиж байгаа явдал гэлээ. Цаашлаад мэдэгдэх хуудас хүргүүлж данс хаах хүртэл арга хэмжээ авдаг байна.